Батаршил өргөх ёслол Аранхай аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд. Энэ өдөр сүсгтэн олон аймгаас төрөн гарсан заяа бандит лувсан бүлжин жигмэд гигэнтэнд хүндэтгэл үзүүлж батаршил өргөх ёслолыг шашны дэг жийгийн дагуу гүйцэтгэж байна. Тэргүүн хутагтад жил бүр бусад хутагтад 3 жил тутам нэг удаа эрүүлэх урт удаа наслахыг ерөн өргөл өргөн уншлаг уншиж ном хурж ард олноо даатхан залбирдаг уламжлалтай. Даншиг гэдэг нь батарших гэсэн утгатай төв дүг. Энэ нь эхэс дээд лам нарт насан хутаг оршуулахыг бэлэгдсэн болон эхэс дээдс хувилгаан гэгэний мэндэлсэн болон тодорсон эрж бууж өнгөрсөн ойг дурсан тэмдэглэх шашны нэгэн ёслол юм. Гигэнтэнд тодруулж байгаа манай Төв Гандангийн Улаанбаатар хотын лам нар, улсын их хурлын гишүүд, аймгийн дарга нар бүхэл улсууд ирсэн байна. Сайхан үйл явдал болж байна. Эмээн ч даган байсаал өөр хүүхдийн төлөө залбирал явж байна доо. Нутгийн лам гигэнтэн залаад их ёслолын ажиллагаа их сайхан болж байна. Хүн ардын сэтгэл санаа их тайван амгалан их сайхан байна шүү дээ. Заяын хүрээний гол цогчин дугуйн болох Гандан гижээлэнг 1653 онд Чонтын хөндий хэмээх газар данзан тойм байгуулсан бөгөөд улмаар анхдугаар заяа бандит лувсан бэрэмлээ төвд нутагт ном үзээд эргэж ирснээр өргөжүүлж албан ёсны цогчин хийд болжээ. 1990 оноос хөдөөд хурал нээсэн анхны хийдүүдийн нэг бол Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд юм. 1999 онд заяан гэгэний 15 дугаар дүр тодорсон. Хувилгааныг тодруулахаар 1989 онд далай багшид айлтгал өргөж Аранхай аймагт төрсэн 1600 хүүхдээс шалган 1999 онд заяа бандит гэгэний 15 дугаар дүр мөн хэмээн тодруулжээ. Хувилгаан тодорсон цагаас номонд хичээж эхэлсэн бөгөөд уул усаан дахиж хурал ном хурж сүсгтэн олноо адис өрөөлөөр айлтгасаар байна. Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд хүн олны хөл тасардаггүй Монголын хамгийн идэвхтэй хийдүүдийн нэг юм.